залуучуудаа ижил гараанаас өстөж ирээдүйдээ ихтэй амьдрах тэр боломжийг бүрдүүлж өгөх тэр хүмүүс дэвшээсэй гэж хүсэж байгаа. Ялангуяа миний бодлоор тэр хүмүүс маань бол энэ Монгол ардын намаас нэр дэвшиж байгаа энэ Зэдэнгийн гарамж авигч болон Долгор сүргийн сумын базар эднэр бол хийсэн бүтээл бол өнгөрсөн хугацаанд хийсэн ажиллаараа бол ер нь бол хүмүүсийн үгийг сонсд юм байна, залуучуудаа дэмжд юм байна гэдг нь харагдаж байна. Би одоо энэ гарамж энэ хоёрыг хийсэнд маш их баярлж байна. Бид нар их аттай улсууд. Яагаад гэвэл энэ хоёр их хөдөлмөрч. Гарамж бол одоо ерөөсөө маш их хөдөлмөрч юм. Хийсэн, бүтээсэн бүх юмыг бид нар харлаа, үзлээ. Тэрнээс сайхан юм бүтээсэн. Мэдээлэлгүй шух байж байгаад ирлээ дээ. Тэгээд яг ер нь бол маш сайхан хүмүүсийн дэвснийг сая энэ уулзалтаар мэдлээ. Ер нь бол би Гарамжууг одоо танихгүй ч гэсэн би одоо бас түүний хийсэн бүтээсэн зүйлээр нь Мон Болбит компаниар нь одоо би түүнийг бас олон жилийн өмнөөс одоо мэддэг. Би өөрөө байгаль орчны салбарт бас ажилладаг. Хэдийгээр бит хоёрын ажилладаг салбар одоо баг эсрэг тесрэг гэж хэлж болохоор ч гэсэн түүний үнэхээр хийсэн бүтээсэн зүйл бол их одоо өөрөө одоо нийгмийн өмнө хүлээсэн үүргээ их маш хариуцлагатай биелүүлдэг. Нөхөн сэргээлтээ маш сайн хийдэг. Энэ тал дээр нь бол би мэднэ. Энэ утгаараа бол би энэ компаниг одоо маш их дэмжиж ажилладаг. Зэдэнгийн Гарамжууг бол одоо би дэмжих болно гэдгийг одоо илэрхийлж байна.